Сайн байцгаана уу үзэгчдээ. Веган галтгоо нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар та бүхнийг маш сонирхолтой газраас маш сонирхон хүрэхээр бэлдсэн байгаа. За ингээ веган галтгоо нэвтрүүлгийн энэхүү дугаарыг энэ 7 хоног шинээр нэгдсэн Улаанбаатар хотын мэн А бүст байрлах Чингис хаан музейн лавын хаат буюу маш хүндэтгэлтэй ийм гоё шин салбар нэгдсэн байгаа. За тэгээд энэхүү салбарт одоо Ламаа миний би Le Chatnoir нэрээр одоо Facebook, IG-гээр vegan lifestyle-ыг хүргээд явж байгаа хүмүүс ингээд тогоочоор ажиллаж байгаа. Та бүхэн ингээд миний хоолыг бас амсахыг хүсвэл энэхүү салбар болгож Чингис хаан музейн яг хойно байрлаж байгаа салбарт маань хүрэлцэн ирээрээ. За тэгээд энэхүү дугаараараа бид та бүхэндээ хулуу болон анаахай шашны кариг кокосын сүтэйгээр хийж өгж байгаа. Энэхүү карри маань энтхэг амттай байгаа. За тэгээд басмати будаатай мөн дархлаа дэмжих одоо өвлийн уйлрал ирчихсэн байна. Хавар болох гэж байна. Дархлаа маш их унж байгаа. Тийм учраас дархлаагаа дэмжих үүднээс дархлаа дэмжих иммуни буст буюу анис жимсний компотыг бас хийхийг үзүүлэх байгаа. Та бүхэн ингээд нэвтрүүлгээ бас урагшин хойшин гүйлгээд орцуудаа бас сайн хараад асуух зүйл байвал бас чат матаар асуух боломжтой байгаа. За асуух зүйл байвал Лавын хаат музейм Чингис хаан музей болон Le Chatnoir 2 бижээс хоёулангаас нь давхар асуух боломжтой байгаа. За миний бие болохоор намайг Жамбын Ламсүрэн гэдэг ногоон хоол идээд 16 жил болж байгаа. За энэхүү хугацаанд бол зөвхөн гэртээ веган хоол хийдэг 2 хүүтэй, 2 хүү минь бас веган вежетариан 2 хүү байгаа. Тэгээ хоолоо ингээд сайжруулж хийсээр агаад хоол хийх аяг дуртай, хоббитой болсон. За тэгээд Le Chatnoir пэйж маань бас гэрийн веган хоол хүргээд бас 3-4 сар болсон байсан. За тэгээд энэхүү хүслээрээ ингээд айгүйх хоолыг дуртай болоод тоогоож болохоор шийдсэн байгаа. Веган хоол гэдэг маань, веган байх гэдэг маань зөвхөн хоол биш, веган байна гэдэг нь одоо дэлхийн ертөнц, ан амьтан, эрүүл мэнд гэд маш олон ач холбогдолтой байдаг байгаа. Тийм учраас та бүхэн веган болохыг хүсээрээ хэрэг бүр веган болж чадахгүй бол ядаж 7 хоногт 1-2 удаа веган вежетариан хоолыг хэрэглэх юм бол таны эрүүл мэндэд маш одоо тустай ан амьтны одоо амийг таслахгүй ийм хоол хүнс байдаг байгаа. За тэгээ хавраас ирж байна. Одоо цагаан сар болох гэж байна. Хавар ирж байгаа учраас маш их амин дэмийг хэрэглэх ёстой. Таны хоол алга бах тусмаа илүү их эрдэс бодтой байдаг байгаа. Тэгэхээр ногоог тэгээ шүл шимтжээлтэй хоолуудыг хэрэглэж байгаа. За ингээ веган галтгоо нэвтрүүлгийн маань энэхүү дугаарт орж байгаа хоолоо би та бүхэндээ хийж үзүүлье. Эхлээд орцуудаа та бүхэндээ танилцуулчихъя. За мэдээж шар хулуу байгаа. За шар хулууг та бүхэн бас цэвэрлэхдээ маш болгоомжтой цэвэрлж байгаарай. Хажуу талаас нь зурдж агаад арилгаад тэгээ юм жижиг хэмжээтэйгээр хэрчиж бэлдэнэ. Би нэвтрүүлгээ илүү хурдан болгох үүднээс бэлтцсэн байгаа. За тэгээд хурдан болох учраас ийм нарийн дөрвөлжин хэрчжүүл их амар. Их том хэрчжүүл удаан болцтой байдаг байгаа. За тэгээд би өнөөдрийнхөө хоолыг ерөнхийдөө 2-3 өдрийн одоо порцоор хийхээр бэлдсэн байгаа. Та бүхэн бас нааш цааш нь болгоод хэрэглэх боломжтой порцоо. За тэгээд энэхүү одоо 2-3 өдрийн порц хийхэд бол нэг жижигхэн пампкин орж байгаа. Хулуу, шар хулуу. За тэгээд 5 ширхэг черри помидор, cherry tomato жижиг хэмжээтэй. За cherry tomato маань болохоор та бүхэн юу яана гэсэн үг. Хэрчээд бас яг дөрвөлжин хэрчээд хулуутайгаа ойролцоо хэмжээтэйгээр хэрчээ бэлтчих. Юмнуудаа бэлтчихэд хоолоо ивэл ер нь айгүй амар байдаг үедээ. Тэгэхгүй яг хоолоо ижтэй дундуур нь бэлтэн гэхээр айгүй төвөгтэй. Юу вэ яах вэ тэр хооронд хоол болон төлөгдөх жишээ нэ тий. Тэгэхээр та бүх яг над чиг ингээ бэлтчих. Дуурайгаад тэгээд шууд хоолоо хийгээд эхэлчихвэл илүү амар гэсэн. За тэгээд анаахай шаш. Chickpea мэн та бүхэн ямар ч хэлбэрээр хэрэглэж болно. Chickpea одоо манай лавын хаатын салбаруудаар ингээд хатаацнараа худалдаалагддаг байгаа. Бүх лавын хаатын салбаруудаар байгаа. Мөн веган дэлгүүрүүдээр байгаа. За энэхүү chickpea та аваад өмнөх өдөр нь дэвтээж агаад
чанаад бэлтчих. Дээр нь заавар нь байгаа. За тэгээд эсвэл та одоо супермаркетуудаас бэлэн одоо ийм лаацтай бас авч хэрэглэж болно. Тэр нь илүү хурдан бас болох боломжтой. Гэхдээ лаацлсан бүтээгдэхүүн хэд одоо хөлдөөд гисээд ирсэн бид нар мэдэхгүй учраас эрүүл мэндийн баталгааг мэдэхгүй. Тэгэхээр ерөнхийдөө лавын хатын салбаруудаас та бүхэн анаахаа шашиг очиод авчихсан дээ гэж би бодож байна. Тэгээ мэдээж сонгон сармис орж байгаа. Сонгон сармис орно. За энийг оливын тосондоо хуурах байгаа. За оливч байж болно. Өөр боломжгүй бол зүгээр наран цэцгийн үрийн тос байж болно, авокадо тос байж болно, ямар ч тос байж болно. За тэгээд тос байна. За тэгээд одоо каринууд маань ингээ янз бүр байдаг те. Япон амтлагаатай, Таиланд, энэтхэг гэд энэхүү кари маань болохоор жоохон энэтхэг амтлагаатай байгаа. За ингээд дэлгүүрүүдээр худалдаалагддаг кумин биш шүү. Кумин. Кумин гэдэг нь болохоор монголоор гонд. Гонд бас нөгөө юун гараач байгаа, үрээрээч байгаа, нунтгаараач байгаа. Кари микс гэд байгаа. Ийм нунтаг юм. За мэдээж bay leaf буюу лаврын навч. Маш гоё үнэр гарна лаврын навчаас. За тэгээд мэдээж cinnamon орж байгаа. Cinnamon гэхдээ их бишээ. Би зүгээр ингээд бэлдээ тавьсан ма та бүхэндээ яг хийж авах хугацаанд хэр зэрэг хэмжээтэй орохыг хэлээд явчих байгаа. За cinnamon байгаа. За turmeric. Би тэгтээ хоолоо хийж байхдаа бас та бүхэндээ ач тусуудыг бас хэлээд явах юм байгаа шүү. За turmeric бэлтжээрэй. За сүүлд нь помидорны нухаш. Tomato paste. За энийг та бүхэн гараараа блендер дээр бэлтсэн ч болно, лазасан шудалдаж авах боломжтой, шилтэйгээр шудалдаалагддаг орон орныхоороо байдаг байгаа. За тэгээд энэ лавын хатын салбаруудаар маань худалдаалагдаж буй кокосын крем байгаа. Кокосын крем ч хийж болно, кокосын сүүч хийж болох байгаа. За кокос нь пампкинтэй айгүй гоё, хулуутай маань айгүй гоё зөгтөг учраас кокос байвал их зүгээр шүү. Тэгэхээр сүү авчих юм бол ус хийхгүй гэсэн үг. Кремийг авчих юм бол жоохон усаар. Надад крем байгаа болохоор би өнөөдөр усаар шингэлэх байгаа. За тэгээд та бүхэн дээр нь ингээд топпинг хийхдээ ямар юу ч ашиглаж болно. Би бол хар сесами үе буюу гүнжтийн үр ашиглахаар бэлдсэн байгаа. За тэгээ мэдээж давс, перец, сой соус бас бэлтжүүл зүгээр. За ингээд ерөнхийдөө та бүхэндээ хоолоо хийгээд эхэлье. За хоолоо хий. Би жижиг Азан плетик нэвтрүүлэгтээ зориулаад аваад ирсэн байгаа. За нэх их өндөр газ хэрэггүй. Газ гинэ гала дунд зэргийн хэмжээтэй байсан дээр. Тэгэхгүй бол хамаг юм түлэгдээд жоохон онцгүй алчин түлэгдчихвэл хоол маань гашуураад явчихдаг байгаа. Нэг том халбаг оливын тос орно. За тэгээд сонгино өөрийнхөө амтлагаагаар тааруулаад хэдэн үндэ хийхээ тааруулаад оруулчин. Би нэг ер нь энэ видеоны доор би юуг нь оруулчих. Нэг хүний эсвэл 3-4 хүний хийх порцны хэмжээг нь бүгднийг ингээд текстээр оруулаад өчиг та бүхэн тэгээд ирж байгаа хүмүүс гэр бүлдээ зориулаад хийвэл айгүй зүгээр байгаа. За сонгино ингээд жоохон бага зэргийн дунд зэргийн гал дээр жоохон хураад өчг. За сонгино хуурахаар айгүй гоё үнэр гарна. За тэгээ саримснаас минь нэг хумс орчин. За саримс байхгүй саримсны паудер ашигласан ч болно. За саримсаа хуурж агаад би галаа жоохон багасгаат. Тосон дээр минь ингээд нэг бага зэргийн устай сонгиж юм уу саримс орчхоор ингээд үсрээ түлэгдэх магадлал айгүй өндөр байдаг байгаа. За тэгээ хулуугаа хийчихээ. За хулуугаа жоохон шарыг. Жоохон шарчвал айгүй гоё. Нэг тийм утааны амт ороод хулуугаа жоохон шараад хулуугаа шарж байхдаа бас жоохон сой соусаар шарчвал зүгээр. Хэрвээ та чансан ийм анаахаа шаш хэрэглэж байгаа бол хулуутайгаа хамт шараад явчвал
болцсон ер нь жоохон хурдан болно гэсэн. Лаазалсан ашиглан гэвэл гарахын үед нь сүүлд нь хийвэл айгүй зүгээр байгаа шүү. За сайхан жоохон шараа. За шарахтаа цөмөрөө соёй соус нэг хоолны хаалбаг хийчин. За соёй соус хийсэн учраас давс бэрцээ сүүлд нь хийгээд чанга суулын өөрөөсөө тааруулчвал их зүгээр. Соёй соус маш жоохон хийгээрэй. Яагаад гэвэл манай нөгөө гой карины минь шаргал өнгийн минь алга болгох чинь. Тэгээ соёй соус хийх бас нэг жоохон шарсан амт оруулчуд бас гоё байдаг байгаа. Маш жоохон хий шүү за. За ингээд жоохон шарж байхдаа томатны пастаас хийж. За томатны пастнаас болохоор миний яг энэ хэмжээнд болохоор яг 2 хоолны хаалбаг орохоор харагдаж байна. Их бас томатны паст хийчүүл нөгөө хулууны минь гой өнгөнд гарч ирэхгүй оранж болчих магадлал өндөр. Бишээ борлуу болчих магадлал өндөр гэсэн. За хулуу маань болохоор та бүхэн ач тусын бол маш сайн мэдж байгаа. Хулуу маань дархлаа дэмжин. За тэгээд хулууг одоо төмөс лууван хоёр нийлүүлсэн юм шиг одоо болцтой уургаар баялаг, цайр, магнигаар маш баялаг антиоксидант ийм ногоо байдаг байгаа. Хулуу маань та бүхэн хулууны зутан энэ төр бас идэж холоодоо амрааж ивэл бас айгүй зүгээр байдаг байгаа. Ангахаа шошиг бол та бүхэн маш сайн мэдж байгаа те. Уург маш өндөр. Уургаар бол айгүй баялаг байдаг. Ангахаа шош маань авокадо энэ төр баг ойролцоо шахав. Уургаар баялаг ясны бас нөгөө бүтцэд айгүй сайнаар нөлөөлдөг. Ясны бат бөх байдаг сайн. Ангахаа шош маань. За одоо яг гол амтлагаануудаа хий. Бэйлиг буюу даврын навчаа хийчээ. За тэгээд хүмийн буюу гондоо ич. Гонд бол маш жоохон игээр бас нэг хитрхи их байвал хагас тайны албаг бас нэг хагас тайны албаг гонд ичээ. Гонд бол айгүй гоё үнэр мөнөртэй. Монгол гонд хийсэн ч болно. Энтгэг гонд хийсэн ч болно. Үрээр нь ч болно, унтгаар нь ч болно гэсэн. За гондоо игээд тань та бүхэнд өнөслүүдтэйгээр айгүй гоё үнэртэй байхаар байна. Тэгээд одоо энэ хүү хоол маань манай энэ Чингис хаан музейн Давын хаалт дээр менюнд ноосон би бүр амар бахарч байгаа. Тэгээ энэ хүү боломжийг олгож байгаа ах эгч нартаас маш баярлж байгаа. За одоо би юугаа их гэж байна? Карри микс их гэж байна. За карри микс бол жоохон ахиу хийчих шүү. Хоолны халбаар бүтэн томыг болон одоо орж байгаа порцноос хамаарат хийчихвэл аягүй зүгээр. Би юу доор нь маш сайн юуг нь бичээд хэмжээг нь бичээ явуулчихнаа. За тэгээд турмерик, куркума гэдэг нэрээр ч үтэй. Би бас нэлээ их бодлоо. Куркума нь ямар юм өөр юм уу, турмерик нь өөр юм уу гэж нэг юм байл шүү. Тэгээд турмерик маань болохоор сахарыг хэмжээ маш сайн бууруулж өгдөг. Антиоксидант чанартай ийм бүтээгдэхүүн байдаг. Бас жим байхад айгүй тустай турмерик маань. Сахар бас нэлээд сайн юм бүтээг. Турмерикийг бол өстой бас ахиу хийчин. Каритагаа ер нь бол адилхан хэмжээтэйгээр хийчих байгаа. За одоо энийг гоё ингээ бор болтлон гоё шарж агаад. За би нэг жоох ус хийгээд өтгөрүүлж агаад турмерик чинь бас хавдарт бас нэлээд сайн байдаг байгаа. Хоёрдугаар диабет 1 2 сахар чинь бас 1 2 гэдэг хоёр өөр төрөлтэй байгаад байдаг.
За одоо ингээд нөгөө шараа болгоцсон юм чинь галаа жоохон нэмж агаад одоо галаа нэмэх шаардлагагүй юм байна. Та бүхэн тэгээ өөрсдөө гоё мэдрээд хийчнээс хоолой төлжүүл муухай гашуун амт орчдөг байгаа. Түлхгүйхэн шиг л. За одоо миний хайртай coconut milk маань. Би сүүнүүд дотроос хамгийн дуртай нь кокосын сүү, кокосын крем байдаг. Үнэхээр гоё. За кокосын сүүд минийхт болохоор 4 юм хоолны албаг крем орохоор харагдаж байна. За coconut чи үс арьс сумсанд айгуу сайн. Кокосын сүү уух, кокосын тос хэрэглэх, кокосын тостой одоо нүүрний бүтээгдэхүүн, усны бүтээгдэхүүнүүд маш их байдаг те. Биотины агуулмж сайн айгуу өндөр. Тэгээд арьс марсанд маш сайн гоё байдаг. Би помидоро ерөнхийдөө cherry tomato-го нэлээд сүүлд нь хийн. Помидор минь өөрөө болцсон ногоо байдаг учраас нөгөө шалчигаад айгу муухай болчдөг байхгүй юу? Тэгээ эрдсэн алдагдаад тийм байдаг. Тэгэхээр юу болох хавьд нь хийцэн айгу зүгээр идэв. За одоо ингээд та бүхэн харж байгаа кариг минь та бүхэн ингээд харж агаад хийж агаад карига байн шалгаад байгаараа маш амархан түлэгдэх магадaltaй байдаг. Тийм учраас бэлтцүүдээ ер нь хамгийн түрүүнд бэлдээ тавьсан дээр байгаа. За ингээд нэг 5 минут орчим хоолой дуусчаад дараа компот хийгээд үзүүлчих. Миний компот бас айгуу гоё компот байгаа. Таглаад галын жоохон багсгах жигнэ ингээд жигнэ гэсэн үг. За тэгээ та бүхэн яг энэ хийж байгаа хоолыг манай Чингис хаан музейн лавын хад дээр ирээд амтлах боломжтой. Үнэ нь 16,000 төгрөгөөр худалдаалагддаг байгаа. Аваад явсан ч болно, сууж агаад идсэн ч болно. За тэгээд басмати нэр маш том юм хэлэхээр марцсан байна. Будаатай гарнирхийн будаага та бүхэн өөрсдөө ямар ч будаа сонгож болно. Одоо басмати будаа гэж болно, хар будаа гэж болно, энгийн цагаан будаа гэж болно. Тэгтээ нэх одоо бор будаа, хүч будаа ч юм ашиглах гад хэрэггүй. Тэднэр мань өөрсдөө айгүй уурга өндөр учраас энэхүү хоолой бас шингээхэд нэлээд энерги зарцуулагдах байх гэж бодож байна. Энэ хоолыг бол 7 хоногт 1-2 удаа идэхэд бол маш өөйөг, тэжээллэг хоол байгаа. Хулуун маань бас өөрөө төмрөөр айгүй их баялаг. Цагаан хоолтой, ногоон хоолтой бид нар чинь бүгдээрээ төмөр айгүй их дутагддаг байдаг те. За төмөр айгүй баялаг, анаахай шаш минь болохоор кальциум айгүй өндөртэй, уурга өндөртэй юм байдаг байгаа. За тэгээд одоо карины энэ хулууны кари минь айгүй ийм зөөлөн амттай учраас дунд нь бас гоё час хийсэн амт оруулаад төвчүүл айгүй зүгээр идэг. Тэгэхээр та бүхэн нэг ширхэг лимон зүсээд дотор нь хийгээд болгочвол айгүй зүгээр. Өөрийнх нь лимоных нь эсгэлэн амт нь харинд ороод өчнөө гэсэн. За ерөнхийдөө помидоро бараг хийж болохоор хэмжээний болцсон байна. Энэхүү хоолой би бараг өдөр болгон хийсээр хагаад гарт орцсон амсах шаардлагагүй, амт нь бол ойлгомжтой гэж та бүхэн дунд нь амтаа үзээд дав сахарын тэрүүдэд тааруулчих болно гэсэн үг. Өөрсдөө яг амтлагаагаар перцэг ч гэсэн амтлагаагаар амсч үзэж байгаа хийчих болно гэсэн үг. Гой холиол байгаад ивэл нөө болцсон доороо түлэгдэхгүй. Нэр юугаа сонгохдоо хоолныхоо савыг сонгохдоо аль болох түлэгдэхгүй хоолны сав сонгол маш зүгээр байгаа шүү. Тэрийг та бүхэн бас анзаараарай. За помидор ич. Помидор. Тэгээ помидороо нэг жоохон бас аваад үлдчих. Яг гарах үед нь тавиад холцохоор бас гоё болчихно. Энд чинь нөгөө помидор минь хоолндоо орчхороо шалж байгаад алга болчихдог байхгүй юу? Тэгээд нөгөө гоё энэ улаан өнгө нь харагдахгүй. Тэгэхээр нэг жоохон авж үлдчихэж байгаа тийчвэл илүү мэрэгчлийн харагдан таны хоол. Бас хоолыг ерөнхийдөө зөвхөн яг
гид дүүргэх биш. Та бүхэн хоолоо идэхдээ эхлээд нүдэрээ гоё хараад, өнгийг хараад, дараа нь үнэрлээд, ямар үнэртэйг мэдрээд бүх мэдрэхүүгээ ажилуулаад, утсаа унтраагаад яг хоолндоо анхаарлаа төвлөрүүлээд яарч биш. Маш сайн ажиллаад, амтыг мэдрээд тэгэж идвэл маш гоё байдаг байгаа шүү. Тэгэж идэж байгаарай. Тэгвэл та бүхэн хоолнд шингэц болно. Хоол нь нөгөө аршаан болно гэж ярьдаг шүү дээ. Аршаан болно гэсэн үг шүү. Хоолыг ер нь гид дүүрэх гээл янз бүрийн хоол чихэж яарч идэх юм бол ирээдүйд таны нөгөө өвдөх магадлал айгүй өндөр болно. Ходоодны өвчтөй болно. Яарч идсэн ол чинь шингэц муутай юу ийцнээ санахгүй идлүү яалаа гэд. Хоолндоо ерөнхийдөө маш анхаарч байвал айгүй гоё байгаа. Хоолд ч өөрөө урлаг. Тэгээ гиз рүүгээ орж байгаа хоолыг та бүхэн юу ч хамаагүй бас идээд ээж болохгүй гэсэн. За би ингэ нэвтрүүлгээ жоохон хурдан болох үүднээс басмати будаага жигэнцэн байгаа. За тэгээ яг тавглах үедээ би авчираад будаага гарнирлаад тэгээд каригаа та бүхэндээ савлаад үзүүлнэ гэсэн үг байгаа. За болцсон ерөнхийдөө нэг үзээтгэе. За болцсон. За арай болоогүй жоохон жигнээд тавьчих. Le Chatnoir бас яг хоол анх хийж ахта энэхүү хоол нь манай хэрэглэгч нарт маш их таалагдаад тэгээд тийм хоол ч одоо нэг тийм нэрийн хот шиг болжтэй юм шүү дээ. За тийм хоолоо та бүхэндээ танилцуулж байгаа. Боломж гарвал бас нэвтрүүлгүүдээр өөр зөндөө хоолууд хийж сонирхуулж байна. Тэгээ би будаага аваад. За карри маань ерөнхийдөө бэлэн болж байна. Би басмати будаага жигнээд авчираад хажууд нь тавьсан баг. Будаага та бүхэн ямар ч будаа сонгох боломжтой байгаа гэсэн үг. За дээр нь гэсэндээ ямар ч үр цацж болно. Би болохоор гүнжтийн үр хар өнгөтэйг сонгосон байгаа. Хоол бас их гоё царайлаг байвал идэх аппетитийг бас төрүүлдэг байгаа шүү. Тийм болохоор та бүхэн хамаагүй ингээл хоол мол хольж мөлж идэлтэгдэж тэхгүй өөртөө дариулаад таны одоо хотод руу орж байгаа хоол хүнсээ гоёор урлаг болгож идчихэж байгаарэ. Тэгээ заавал урлаг болгож идэн тийм мөнгө алга Монголын нийгэм гэл айгүй олон юм ярих бах хүмүүс. Гэхдээ заавал тэг шаардлага байхгүй. Одоо баг үнийн дүнгээр ч гэсэндээ хоолыг гоё харагдуулаад гоё болгож идвэл ямар ч хоолыг тэгж идэх боломжтой байдаг байгаа. Зөвхөн өөртөө хайртай байгаарэ гэж та бүхэндээ хэлье. За ерөнхийдөө тавглаад явчих хоол минь баг болж байгаа ах гэж би бодож байна. Гэхдээ нэг шалгачих. Хулуу минь болчвол бусд нь бол болцсон багөө. Би өмнө бэлтгэсэн ангахаш биш. Яа гоё. Супер амттай. За хоол нь болцсон байна. Би ер нь тавгаллаа. За галаа унтрааж агаад газаа салгаад ирсэн байна. Нөгөө нэг царайлагдах помидоруудаа хийчихээ. Холиод халаачи бас нөгөө гоё халуун хол хийж захтанд хүдэн помидор гараад ирэл онцгүй. Синамон бас хийхгүй байсан ч болно. Синамоныг ерөнхийдөө Le Chatnoir-ын баг бүх хоолнд синамон хийдэг байхгүй. Тэгээ миний амтыг мартдаг байхгүй. Тийм учраас синамон ашигладаг байгаа шүү. Гэтэ айгүй гоё үнэртэй. Синамон нь болохоор бас айгүй их ашиг тустай байдаг байгаа. За тавлахтаа гоё өнгийг алаглуулж тавлаад хүүхдүүд бас айгүй дуртай. Холууч нөгөө гидсэнд айгүй сайн. Өнгөр тогтооно. Амт нь гоё. Луун дүмс идэггүй, байнга луун дүмс идэж байхаар хулуу идчихвэл бүгдийг нөхчнө гэсэн үг. За тэгээд нэг ширхэг лайм бас айгүй гоё зөгтөг. Тэгэхээр лайм, ногоон, лимон гэдэг шүү дээ. Лайм нь болохоор илүү зөгтөг байгаа. За нэг лаймаа ер нь шахчихъя. Будаа жоохон аргуу ээж магадгүй. Тэгэхээр лаймаа шахаа будаан дээрээ жоохон шахаад карин дээр бас жоохон шахчвал дунд нь ингээ айгүй гоё эсгэлэмт ороод ирдэг байгаа. Тэгээд нэг лимон дээр нь тавьчих дөө. Лайм тавьсан ч болдгийг. За ингээд
chickpea pumpkin curry with coconut milk. За тэгээ будаатай хулууны карри анаахаа шаштай. За ингээд та бүхэндээ дархлаа дэмжих boost иммуны компото хийж үзүүлье. За энэхүү компот минь өвлөөс хаварлуу шилжих, улир солигдох үед бол маш их хэрэгтэй юм компот байгаа шүү. Энэхүү компотыг бас та Чингис хаан музейн лавын хаатаас хурж ирж уух боломжтой. Та бүхэн халуунаар нуусан ч болно, хүүтнээр нь нуусан ч болно. Халуунаар бол дор нь буцалгаад өчн, хүүтнээр нуувал мөсийгээд өчнө. За ингээд яаж хийх нь та бүхэндээ танилцуулъя. За энэ хооронд усаа буцалгаж. Ямар хэмжээтэй хийхээсээ шалтгаалаад усаа буцалгах чинь би нэг 2 аяга компот хийхийг ерөнхийдөө та бүхэн заагаад өгчээ. За энэхүү компотод маань цангис жимс, хатаасан цангис жимс нөгөө дэлгүүрүүдээр байдаг да. Цангис жимс. За цангис байхгүй бол анс хийж болно гэсэн үг. Анс хийж болно. За тэгээд синамоны мод. За модоороо байхгүй нунтахаараа байсан ч болно. За тэгээд star anise буюу бид нөгөө хойчод айлог яриад идэг штэ. Ийм хэмжээтэй. За юу минь орно? Star anise минь орно. За тэгээд clove буюу хатаасан цэцэг гэж бид нэр ярьдаг. Clove буюу башир цэцэг. Башир цэцэг минь орно. Энээс нэг 3 муран ширхэг бахад л болно гэсэн үг. За гол орцууд минь энэ. За тэгээд лимон, алим. Алим нь ногоон байсан ч болно, улаан байсан ч болно. Би яг ногооныг сонгосон байгаа. Хоёрлаа байвал гой харагдах үүднээс хоёулангийг хийж болно. Тэгээд лимон хийж болно. За тэгээд лимон бас давхар оранж байж болно. Оранж бас улбар шарангой ороод ирэхэд бас их гоё яадаг байгаа. Ер нь өнгийн баг тусмал одоо витамин, амин дэмүү дээрээ баялаг болно гэсэн. За би юугаа буцалгая. За тэгээд сахар. Сахар хэрэглэдэггүй хүн бол сахар хийхгүй байж болно. Тэр бол таны сонголт байгаа. Буцалгая. Cinnamon stick хийлээ. Cinnamon болохоор дархлаа дэмжин, хавдрын эсрэг, сахарын эсрэг жим барихад тустай байгаа. За star anise хийлээ. Үнэр бол айгуу гой гарч ирнэ. За тэгээд нэг атга. Миний атга жижигхэн болохоор надад бол 2 том атганд болвол нэг том атга. 2 хүний порцоо шүү. Тэгээ та бүхэн өөрсдөө сонгоод хийчих болно. За тэгээ clove орж ирнэ. Clove гэдэг нь болохоор та бүхэн хэлсэн башир цэцэг. За энэс нэг 3-ыг хийчин гэсэн үг. Тэгээд энэ нь болохоор бүхэл эрүүл мэндэд тустай. Одоо энэ башир цэцэг маань болохоор хоолойн залгүүр болон мөөгөнцөрт айгүй сайн байгаа. Дархлаа дэмжиж өгнө. Хоолой амны хүндийн эрүүл мэндэд маш сайн байдгийг та бүхэн мэдж байгаа. Эмэгтэйчүүдэд маш сайн байдгийг та бүхэн мэдэх байх. За cinnamon болохоор дархлаа дэмжин хавдрын эсийг бууруулж өгдөг байгаа. Жим барихад тустай. За анис минь бас эмэгтэйчүүдэд мөөгөнцөр, цистит, бөөрийн өрөвсөлт маш сайн юм жимс байдаг. Цангис жимс минь анис цангис хоёр ерөнхийдөө адилхан. Манай Монгол анисууд жижигэн, цангис нь болохоор юм жоохон том байдаг байгаа. За ингээд 15 минут буцалганаа. За тэгээд давхар ингээд буцалгаж байхдаа лимоно хийж өгнө. Дан анис өөр бас жоохон гашуун байдаг учраас алимыг хэрчээд хийчихвэл айгуу гоё. За энд бол нэг 2 хүнд бол нэг тал алим л орчино. За тэгээд 1-2 зүсэм лимон ороод ирнэ гэсэн үг. За тэгээд амтлагаагаараа сахар хэрэглэхгүй хүн болвол сахар хэрэглэхгүй байж болно. Хэрэглэдэг хүн болвол бор сахарыг ашиглавал зүгээр. За ингээ бор сахар минь ороод ирчихэж байгаа. Тэгээ ингээ буцалгах нь та бүхэн розмарин ийм ургамлаараа байвал бас хийчихвэл айгуу гоё байна. Ургамлаараа байхгүй учраас би хийсэнгүү бас яг уух гэж хахад нь янз бүрийн өөснөөгөө амруунаараа дэвэл онцгүй ах гэж бодчихъя. За ингээ 15 минут буцалгах чинь. Болно шүү дээ. Музейн зогсоолоо. За төсгөлд нь угаасаа ингээд. За ингээд 15 минут болчихсон. Одоо ингээ компото бид цөмөрөө ууя. Амсаж үзье. Үнэр ал зүгээр ингээд өрөөгөр дөрөв нэртэж байна. За ингээд та бүхэн сироп нэмсэн ч бол нэмээгүй ч болно. Би хаа нэг жоохон ансны сироп нээчээ.
Ансны сироп маань болохоор нөгөө Монгол үйлдвэрүүд маань маш гой ансны сиропууд хийдэг болсон байгаа. Тэрийг ашиглаад сахар хүүгийн сонгож аваад одоо хийчихэд болно гэсэн. За ингээд савлаатгая. Би нөгөө амтыг мэдж байгаа болохоор амсахгүй байгаад байна те. За тэгвэл амсаад үзчихье дөө. Яг болцсон байна. Юу ч нэмэх шаардлагагүй болсон байна. Одоо ингээд найз нөхөдтэйгөө явж байвал энэ юугаар гүцэн тийгээд захиалж болно. Манай салбараас гүцэн тийгээс тойр зууж байгаа, даягаа ууж байгаа, бла 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 гэх юм яриад уух боломжтой. Тэгээд эсвэл аяган тийгээд аваад ууж болно. Авч явахаар бол бас авч явах савнд хэлгүүлээд авчих боломжтой гэсэн үг. Нэг аяган 5,000 төгрөгээ боддоо. 5,000 төгрөг колон ууж явахын оронд өөртөө хэрэгтэй дархлаа дэмжих тэгсэн хэрнээ гоё амттай ийм цай хэрэглэх боломжтой. За ингээд нөгөө хоёр хүний чансан болохоор баг байна. Ингээд дүүргээд авч болно. За ингээд дархлаа дэмжих эрүүл мэндийн амттай компот маань бэлэн боллоо. Cranberry компот байгаа. За ингээд Чингис хаан музей хойно барилах лагийн хаад салбарт маань та бүхэн ирж үйлчлүүлээрэй. Манай салбар маань болохоор өдөр 11 цагаас орой 7 хүртэл ажилладаг байгаа. Зуны хуваар нь болохоор өглөө бас өглөөний хоол гаргахаар бид бэлтгэж байгаа. Хэрв та манад машинтай ирэх бол Чингис хаан музей машины зогсоолд машинаа байрлуулчаад орж ирээд үйлчлүүлэх боломжтой байгаа. Менюндээ ингээд байнга ингээд шинжилэл хийгээд илүү бүх та бүхэндээ хүрч үйлчлэх байгаа. Ингээд манайхаар тавтаа үйлчлүүлээрэй. Баярлалаа. Баяртай.